За та бүхэнд өдрийн мэнд хүргье. Хэлцэж байгаа асуудалтай холбогдуулан 3-4 асуулт байна. За бид хүн газрыг дахин төлөвлөх, гэр орооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих гэсэн юм одоо 4-5 чиглэл бүхий журмыг батлах гэж байна. За би энэ журмын төслөөс бол хөгжлийн сангийн хөрөнгийг юунаас бүрдүүлэх гэж байгаа юм бэ? Юунд зарцуулах гэж байгаа юм бэ? Хин хяналт тавих гэж байгаа юм бэ гэдэг 3 зүйл дээр бол хариултыг энэ журмаа уншаад авчлаа. Дахин төлөвлөхийн энд юу ч алга байна. Би буруу уншааг бол. Яаж дахин төлөвлөх гэж байгаа юм бэ? Аль аль газруудаа оруулах гэж байгаа юм бэ? 26 онд энэ байрлал, 27 онд энэ байрлал, 28, 29, 30 он гэдэг урт хугацаанд, богино хугацаанд ямар үндслээр аль газрыг дахин төлөвлөлтөнд оруулах юм бэ? Өөрөөр хэлэх юм бол иргэн энэ журмыг уншаад миний газар цаашдаа ирэн дахин төлөвлөлтөнд орох юм байна. Тэгэхээр би урт хугацаанд одоо бизнес төсөл хөтөлбөрч гэдэг юм уу ийм ажил энэ дээр объект барих ч гэдэг юм уу хэрэггүй юм байна. Өргүү зардал болох юм байна гэдэг ойлголтыг би энэ журмаас авах юм байна гэж ойлгосон. Гэхдээ энэ дээр байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол цаашдаа энэ газар чөлөөлтийн дахин төлөвлөлтийн төлөвлөгөөч нь яг яаж явах юм бэ? За 26 онд тэдэн төгрөг олчлоо тэгвэл энийг буулгах чи энд барилга барьчих. 27 онд тэдэн төгрөг олчлоо тэгвэл ингэж явах гэж байгаа юм уу? Эсвэл яг үе шаттайгаар төлөвлөгөөтэй явах гэж байгаа юм уу гэдгийг асуух гэж байгаа нэгдүгээр. За хоёрдугаарт ер нь энэ төслүүд маш олон хэрэгжиж байна. Сая амгалан даргын танилцуулга дээр хамгийн сүүлд ихэд 25 онд 2200 нэгж талбар чөлөөллөө гэж байна. Цаашлаад тойрог хурдны зам, туулын хурдны зам гэх маш олон газар чөлөөлтүүд хийх гэж байна. Энийний зорилго нь бол ялангуяа гэр ороолын айлуудыг тухайн яндантай айлыг буулгаад тэр айл нэг одоо орон сууцнд орж утааны бохирдлын эсрэг одоо утаагүй болгох. За цаашлаад тэн дээр барьсан барилгыг дахиад дараагийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж орон сууцчлуулах зорилготой гэж ингэж ойлгож байгаа. Гэтэл бид нар одоо энэ дээр энэ дахин төлөвлөлтөнд орсон энэ тараст орсон айлууд яг тэр айл өөрөө газар чөлөөлтийн одоо энэ нөхөө олгуурыг аваад бидний зорилго хэрхэн хэрэгжиж байгаа юм бэ? Өөрөөр хэлэх юм бол тэр автомашины дугаар шиг дундын чэнжүүдийн гарт орчдөг. За энүүгээр газар чөлөөлт хийх юм байна гэд мэдээлэлтэй нөхдүүд нь баахан худалдаа 8 хийгээд урдчлаад энэ тарасын дагуу газруудын худалдаад авчдаг. Ингээд ашиг олдог. Яг одоо бидний зорилго хөрсөн дээрээ хэрэгжиж тухайн газрын эзэн, өмчийн эзэн үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулж үнэлгээнийхээ дагуу 5-3 төгрөгөө авч орон сууцнд орж байгаа дээр ер нь ямар журам байгаа, ямар хууль байгаа, хин хяналт тавьж байгаа юм. Цаашдаа энэ дээр ер нь маш олноороо чөлөөлөгдөнө. Тэгэхээр энэ дээр ер нь хин хяналт тавьж явах юм бэ? За тэгээ 3 дахь асуудал нь үнэхээр энэ газар чөлөөлтүүдийн төлөвлөгөөгөөрөө газар чөлөөлөх журмаараа айл өрхүүд ойлголттой болчих юм бол төсвийн мөнгөний хэмнэлт үүснэ. Одоо бид нар яаж ийм гэхээр үл хөдлөх хөрөнгийн газрыг үнэлээд буулгаад ингээд аваад явчихж байгаа шүү дээ. Эзэд маань өөрснөө. Тэгэхээр тэрнээс урдчсан сэргийлж хааштай газар чөлөөлтөнд орох гэж байгаа гэдгээ урдчлаад ойлгочих юм бол төсвийн өргүү зардал гаргаж газар дээр үл хөдлөх хөрөнгө объект бусад байдлаар хөрөнгө оруулалт хийхгүй байх талын асуудлуудыг ер нь яаж тусгаж байгаа юм гэсэн 3 асуултанд хариулт авъя. Баярлалаа. Жаргал сайхан төлөөлөгчийн асуултанд хариулъя. Нийслэлийн орон сууцны бодлогын газар, орон сууцны дэд үтцийн хэлтс. За давуу талаа дарах. За нэг. За жаргал сайхан төлөөлөгчийн асуултанд хариулъя. За 2030 он гэхэд Улаанбаатар хотод нийт 80 мянган айлын орон сууц, олон улсын зээл, хөнгөлөлтөд тусламж болон хувийн ишлүүд барина гэсэн тооцоололттой дахин төлөвлөлтийн ажлууд бол явж байгаа. Дахин төлөвлөлтийн орон сууцны төслүүдийг оролцуулаад за газар чөлөөлтийн сангийн дүнгийн хуваарлт дээр бол 2026 онд 450 тэрбумыг газар чөлөөлтийн саналуу мөн тодорхой тооны төслүүд одоо хэрэгжиж дуусахтай холбогдуулаад бол төлөвлөлтүүдийг жилээр бол хийсэн байгаа. Гэвч одоо 26 онд бол нийслэлээс улсын төсвөөс 450, 27 оныхыг бол төсвийн тухай хуулиараа тухайн жил нь ингээд бол хилцээд явна. Юуны орон сууцчлалтын орлого Улаанбаатар хотод дахин төлөвлөлтийн хийгдэх төслүүдийн талаар бол дэлгэрэнгүй мэдээлэл ганхуу дарга өгч. За баярлалаа. За хажуугийн микрофон ганхуу дарга. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
За, жаргал сайхан төлөөлөгчийн асуултанд хариулъя. Ер нь бол Улаанбаатар хотын авто замын төвчрлийг бууруулах гэр орооллыг орон сууцчлуулах тухай хуулийн заалтын дагуу газар чөлөөлөх байршлууд дээр газрыг чөлөөлнө. За, энэ дээр одоо газар чөлөөлөд орон сууц баригдах гол байршлууд бол дэд төвүүд байгаа. Ерөнхий төлөвөнд тусгагдсан. За, үүнээс бид нэр энэ жилийн хувьд гэх юм бол Сэлб Баян шууд дэд төвүүд дээр газар чөлөөлтүүд хийгдээд явж байгаа. За, эх хичээл дамд дарчаа толгойт дэд төвүүд дээр газар чөлөөлт хийдэг. За, дамд дарчаа дээр бол барилгачдын төслөөрөө 2000 айлын орон сууц баригдана. За, толгойт дэд төв дээр бол 5000 айлын орон сууц баригдана. Тэгэхээр эх жилийн газар чөлөөлтүүд эхлээд араас нь орон сууцчлалтын ажлууд явагдана. Түрүү даваадлаа дарах хэлснээр бол яг 28 хүртэл өнөөдрийн байдлаар хэрэгжээд явж байгаа 28000 айлын орон сууцны төсөл Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа. За, энэ 28000 айлын орон сууцны төслүүд бол дандаа дэд төвүүд буюу гэр орооллын бүст хийгдэж байгаа ийм орон сууцны төслүүд байгаа. За, дараагийнх нь бол асуултанд бас хариулъя. Нээлттэй бид нар бол одоо дэд төвүүд газар чөлөөлөх байршлуудаа бол эхний ээлжинд дандаа дэд бүтцийн чөлөөлөх байршлуудынхаа газрыг чөлөөлж байгаа. За, энэ дээр бол иргэд дээр бол мэдээллүүд нээлттэй байгаа. Хамгийн гол нь үн өсөх одоо иргэд газрыг худалдаж авах гэдэг асуудал бол ер нь дэд төвүүдийн байршлууд дээр бид нар бол тодорхой хэмжээний хязгаарлалтуудыг хийсэн байдаг. Одоо газрыг хуваах гэдэг юм уу. За, тэрийг бол зогсоодсон байгаа. Одоо газар чөлөөлтнөр газрын албанаас хийгдэж байгаа мэргэжлийн компаниудаар хийгдэж байгаа ажлаар бол одоо бизнес эрхэлж байгаа үйл ажиллагааг бол татврын дараах тайлангаар жишээ нь тодорхойлж нөхөн олгорын асуудлуудыг шийдэж байгаа учраас энэ дээр бол одоо яг тийм хууль зөрчсөн гэдэг юм уу асуудлууд бол өнөөдрийн байдлаар үүсээгүй явж байгаа. Одоо Сэлб дээр ихэд бид нэр 2206 нэгж талбарыг чөлөөлж байгаа. Одоо нэг 100 орчим нэгж талбар үлдсэн байгаа. За, нэг 90 орчим хувийн гүйцэтгэлтэй газар чөлөөлт хийж байгаа. Энэ дээр бол яг тийм одоо маргаан үссэн асуудлууд бол байхгүй байгаа. За, тодруулж асуултанд хариулъя. Мөнхбаатар дарга газрын алба иргэдийн газрыг чөлөөлөхтэй холбогдуулаад дундын чэнжүүдэд илүү ашигтай иргэдэд тохиролтой нөхцөл байдал үүсгэхэд түүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ? Газар чөлөөлөхтэй холбогдуулаад чөлөөлөх нь тодорхой болсон газруудад хэрхэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг иргэд өөрсдөө хийхгүй байх талд нь хяналт тавих уу гэдэг дээр. За, төлөөлөгчийн асуултанд хариулъя. Нийслэлийн газар зүйн байгуулалтын алба Мөнхбаатар. За, нийслэл хэрэгжиж байгаа энэ том бүтээн байгуулалтын газар чөлөөлтийг бол нийслэлийн газар зүйн байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж иж шийдвэрлэдэг байгаа. За, дээрх төлөвлөгөөнд тусны дараа нийгмийн эдийн засгийн судалгаа авдаг. Одоо бүтээн байгуулалтын газар чөлөөлтөнд өртсөн иргэн хуулийн этгээдтэй нэг бүрчлэн уулзаж нийгмийн эдийн засгийн судалгаа авдаг байгаа. За, дээрх мэдээлэл бол нийтэд ил байдаг учраас одоо тэр нөгөө чэнжүүд бол бас л нөгөө нээлттэй мэдээлэл авдаг. За, манай албаны зүгээс бол одоо энэ яг бүтээн байгуулалтын ажил дээр судалгаа авсны дараа бол дээрх газрууд дээр шилжит хөдөлгөөнийг бол зогсоочдөг. Одоо өөр өмчлөгчөөс өөр иргэнтэй харьцах боломжгүй болох байдлаар шилжилт хөдөлгөөнийг зогсоож ийм л арга хэмжээ авдаг байна.